Орхон аймагт менингок халдварын шинж тэмдэг илэрсэн 8 хүн халдвартын тасагт хэвтэн эмчилүүлж байна гэсэн мэдээлэл цахим орчноор тархаад байсан. Тэгвэл тус мэдээлэл худал болохыг бүсийн оншилгоо эмчилгээний төвөөс мэдээллээ. Дээрх 8 хүн нь өнгөрсөн 7 хоногт халдвартын тасгийн хүлээн авах хэсэгт биеэр ямар нэгэн тууралт гарсан гэх өгүүлэмжтэйгээр ирж үзүүлэн зөвлөгөө авсан байна. За өнөөдрийн байдлаар Орхон аймагт бол менингокок халдварын шинж тэмдэгтэй хүүхэд бүртгэгдээгүй байна. Одоо хүүхдийн тасагт хэвтэн эмчилүүлж байгаа нийт хүүхдүүдийн 90 орчим хувьд нь бол амьсгалын дээд замын халдвар эзэлж байна. Тэ ханиалгасан, халуурсан ийм хүүхдүүд бол байна. За өнөөдрийн өглөөний байдлаар халдвартын тасагт нийтдээ 17 өвчтөн байна. За А корпус буюу ковидын хэсэгт нь нийтдээ 15 ковид-19 халдвар авсан иргэн байгаа. В корпус буюу хойдлын корпуст нь 2 гепатиттай өвчтөн байгаа. Тэгэхээр нийтдээ 17 өвчтөн байна. За өвчтөрийн хувьд бол зарим нэг телевиз болон нийгмийн сүлжээнүүд Орхон аймгийн халдвартын тасагт 8 иргэн менингококын халдвараар өвчлөсөн хэвтжээ гэдэг ч юм уу тийм буруу таашаа мэдээллүүд бол яваад байна. За энэ бол буруу таашаа мэдээлэл юм аа. Энэ яг өнгөрсөн 7 хоног нөгөө нийгмийн сүлжээгээр менингококын халдварууд бол идэвхтэй нэлийн сурвалжлагаанууд яваад байгаа учраас зарим нэг иргэд маань өөрөө биеэр нь жижигэн тууралт гарах ч юм уу эсвэл нэг жоо халуурах ч юм уу тийм үед одоо энийг яг менингококын халдвар мөн үү биш үү гэдгийг халдвартын хүлээн авахаар ирээд зөвлөгөө аваад бутсан тохиолдлууд бол байгаа. Гэхдээ энэ 8 иргэн ямар нэгэн байдлаар менингококын халдвар авсан ч юм уу эсвэл өвдсөн гэсэн үг бол огт бол биш юм аа. За энэ яг хүмүүс өөрсдөө тийм биш юм болов мөн үү биш үү гэдгийг онцлуулахын тулд ирж үзүүлсэн л тохиолдлууд. Тэн дээр нь бол ямар нэгэн байдлаар менингококын халдварын шинж тэмдэг бол байгаагүй. Манай эмч нар халдвартын нарийн мэргэжлийн эмч нар үзүүлээд зөвлөгөөнүүдөө өгөөд ингэ явуулсан байгаа л гэсэн. Тэрнээс тасагт ямар нэгэн байдлаар Орхон аймгийн хэмжээнд менингококын халдвар авсан хүүхэд болон том хүн одоогоор бүртгэгдээгүй байна. Одоогийн байдлаар Орхон аймагт менингокын халдвар болон с ิจ гтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. Өнгөрсөн 7 хоногт тос өвчнөөс урьдчилан сэргийлэх 1 тонн вакцины татан авалт хийсэн. Ингэхдээ 100 ширхгийг авч ирсэн байна. Гэвч тус вакцин улсын хэмжээнд хомсдолтой байгаа талаар холбогдох албаны хүн мэдээллээ. За тэгэхээр улсын хэмжээнд менингокок халдвар бүртгэгдсэнтэй холбоотой ерөнхийдөө хүчирхэг сэргийлэх зорилго вакцинжуулалтыг татан авсан байж байгаа. За энэ маань болохоор улсын хэмжээнд тухайн вакцины нөөцийн хангамжтай холбоотой ер нь эцэг эхчүүдийн захиалга өгсөний дагуу 100 хүн төм вакцинд ирсэн байж байгаа. За энэ маань болохоор яг нөгөө эцэг эхчүүд маань би вакцинда хамрагдъя гэж захиалга өгөөд төлбөрөө төлөөд ингээд авчирсан хүмүүс маань вакцинда хийлгдээд өнөөдрөөс бол хүүхдүүд маань вакцинда хамрагдъя явцсан байж байгаа. За тэгэхээр ер нь бол менингокок халдварын вакцинжуулалт бол нөөц бол байхгүй байна улсын хэмжээнд. За өвчлөл бүртгэгдлээ гэхэд бол харин одоо тархуу судлалынхаа заалтаар улсын тухайн үедээ татан авалтаа хийгдээд бид нар вакцинжуулалтаа хийгээ явчихна. Тэр өнөөдрийн байдлаар бол одоо яг нэмж халдвар бүртгэгдсэн манай аймгийн хэмжээнд бол бүртгэгдсэн юм тохиолдол бол харьцангуй гайгүй байна. Тэгэхээр эцэг эхчүүд маань юун дээр анхаарах юм бэ гэхээр тухайн хүүхэд маань менингококын халдварын шинж тэмдэг илрүүл яаралтай эмнэлэгт хандах нь илүү чухал. Энэ өвчний үед бол эмнэлэгт заавал эмчлэгдэх ёстой. Тэгэхээр хугацаа алдах юм бол хүүхэд маань хүндэрдэг учраас эмнэлэгт яаралтай хандаад хэвтүүд ингээд эмчлүүлсэн байхад тохиолдолд бас айх аюул төдийлөн тийм өндөр биш. Тэгэнгүүт энэ дээр бол тохиолдол дээрээ одоо голомтон дээрээ гэсэн үг арга хэмжээг авагдаа явчихдаг байж байгаа. Тэгэхээр эхний ээлжинд бол вакцинжуулалтын арга хэмжээ ингээд дуусж байна. Тэгэхээр өвчлөл бүртгэгдсэн тохиолдолд бол тухай үедээ бас арга хэмжээнүүд нь авагдаад явна гэсэн үг. За тэрэнд болохоор нөгөө яг улсын хэмжээнд л татан авалт хийгдэх шаардлагатай болж байгаа юм. Тэгэхээр ер нь одоо энэ өвчлөлийнхаа прогнозыг одоо тооцож байгаа байх. Тэгэхээр яаж тооцдгийг гэхээр энэ халдвар төвчин маань үеижлэлтэй байж идэг. Тэгэхээр энэ үеижлийн прогнозыг тооцоод ер нь бол нэг нэмэлт вакцинжуулалт хизээх хийх вэ гэдгийг нь улсын хэмжээнд төлөвлөдөг. Тэгэхээр 15 онд нэг нэмэлт хийсэн байлээ. Тэгэхээр одоо бол харьцангуй бас нэмэлт вакцинжуулалт улсын хэмжээнд хийгдэх байх гэж бодож байна. Гэхдээ яг одоогоор бол шийдвэр гарсан. Одоо тэтэд үдэд хийгднэ гэсэн шийдвэр байхгүй байна. За тархар судлалын залтаар одоо сайн дураар төлбөр төлөөд хийгдэх вакцины хүрэлцэн хангамжуулалт хангалтгүй байна. За яг өвчлөл гарсан тохиолдолд одоо голомтонд хийгдэх энэ татан авалт хийгдэх ийм нөөц боломж байна.
Цахилгаан менингит өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин улсын хэмжээнд хомсдолтой байгаа энэ үед бага насны хүүхдүүдийн дархлааг дэмжих хоол хүнс болон нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.